тусмаар хэрэгтэй. Учаанаар манайх нүүрс аваад аж баяжаад танайх өгөөд байгаа юм баяждгүү гэж. Учаанаар тэгдэг юм шиг. Тэгээд одоо бас бодоочтой байгаа. Биднийхээ төлөө байдаг ч юм да. Маш их баярлалаа. Хайртай шүү гэж хэлье. Улаанбаатар хотоосоо хямдхан байгаа гэсэн үг. Бараг хямдхан шүү манай. Оо за. Хэдэн жил болж байна? Яах юм бэ? Яах. Хамаагүй. Тэм боги байна. Ингээд өмнө говьд манай найз том тэрний жолооч хийдэг юм байна. Тэгээд найзынхаа ажил мэргэжлийн онцлогтой очиж танилцъя гэж бодоод гарах гэж байна. За тэгтээ сая би гэр бүлийнхэн хүний утасны дугаарыг бас дамдамаа хайсаар агаад олоод тэгээ би нөхөрлөч очих гэж байна. Тэгээ надад өгж явуулах дайх зүйл байна уу? Тэгээ би яваад очиё гэд хэлсэн. За яваад очие. Тэгээ манай найзын хувьд гэх юм бол одоо цагаан сараас хойш 7 сарын наадам хүртэл ингээд ирэхгүйгээр ингээд ар гэр бүлээсээ хол байгаа юм байна. Ямар дэрсгэн юм бэ танаа хөтөч те ойрхон. Найзынхаа гэрт ингээд ороод ирлээ. Тэгээд найз маань ямар ч лээсэн 4 сайхан хүүхэдтэй. 3 охин байсан уу? 2 охин. 2 байна юм. 2 охин 2 бандтай юм байна. За гэр бүлийнхэн хүнтэй бас өмнө нь бол таарлаж ижил байсан. Гэхдээ бүр сайн яг би нэгэ мэдл сэтгүүл болсод байсан юм байна. Тэгээд одоо ямар ч лээсэн уулзлаа. За ингээд ийм 4 дэрсгэн хүүхэд сууж байна. За аавыгаа санаж гинэ. Хэр их санаж байна? Ханаа санаж байна? Хацар дээрээ санаж гин үү? Эсвэл энэ цээжиндээ санаж гин үү? Толгоондоо санаж гин үү? Цээжиндээ л байна. Би толгой. Бас ажлыг хийж явах одоо тий. Тэр ажлыг хийж явах үедээ бол та хэдийн дуудлагыг тэр болгон авдаггүй эсвэл авч ярьдаггүй? Авч ирдэг. Ерөнхийдөө л ярьчдаггүй тий. За тэгвэл хүүхдүүдтэй маш их хайртай бахна шүү дээ. Орж ирсэн дуудлага болгоныг нь хүлээж авдаг юм байна тийм үү? За танилцъя. Чамаг ин гэдэг юм. Наранбаатар. За чамаг. Наришг. Наран? Хишиг. За чамаг. Наранхүү. Наранхүү. Наран салан. Наран салан. За сургууль нь ойрхон уу те? Хэдвэр сургууль вэ? 65. 65 юм уу те? Дөрвөлээ сургууль дөө те? За. Гэргийн нэр хэмлээ? Жавцсан багам. Жавцсан багам те? За нөхөртөөгөө яг уулзаагүй ерөнхийдөө нэг тогтож уулзаагүй 6 үгүй цагаан сараас хойш ер нь бол уулзаагүй гэсэн те. Одоо наадмаар ер нь ирэх юм байна тийм. Одоо наадмаар л ирнэ гэдэг. Тэгээ энэ урт хугацаанд ингээд одоо яг одоо гэрийн одоо хамаг бүхэл ачааг ер нь авч явж штэ те. Бүх зүйл сэтгэлээрээ хамт байдаг бах тийм үү? Тэгэл бах уу тэгэл аль болох бүтгээрэл хоёлоо амьдралаа авч явж өрөө хүмүүстээ өсгөх гээл хаана хичээж явж байгаа болохоор би ядралаа хүүхэд харлаа ч гэдэг юм уу нөгөөх маань хол ажиллаа хэцүү ч гэдэг юм уу ямар нэгэн тиймэрхүү бид төр тулгардаггүй хоорондоо тэгж шантарч ярьдаггүй тусынхаа үргээр үзлэгээр тэгээд амьдралаа авч явна да. Танилцаад ер нь хоёр ч хэдэн жил асаа? 14 жил болж байна. 15 жил болж байна. Хамгийн анхныхаа хүүхдийг 12 онд 11 онд төрсөн. Одоо хамгийн бага нь хэдтэй гинэ? Хамгийн бага нь 6 настай одоо 1-р ангид төгсөж байгаа. 1-р анги төгсөж байгаа? Тий. Тэгээ би 10 жилийнхэн бүр 5-р ангид нь хүртэл явж агаад тэгээ автаач ер нь бол ах нь бол хот руу яваад ингээд салаад ер нь холбоог болсон гэсэн үг. За тэгээ аавдаа өгж явуулах юу вэ? Аавдаа юу гэж явуулах вэ? Юу гэж явуулахаар бэлдсэн байна? Чихэр. Ундаа. За. Самар. За. Борц бэлдсэн дээ. За тэгвэл хоёр том нь гоё зураг зурч те. Аавдаа зуруулаад тэгвэл хоёр баг нь дуу шүлэг надад дуулж өгөө. Тийхөө. За тэгээ. Аавдаа охин баярлаа гэдэг дуу юм уу? За. Харин гэрэл нөхнөө тэрзэг халуун дуулахан хаврын танд би хасаа хэлгэрүү зэл явна хата авига санан уулзгаар
Сэрэлгэж яваа жижигхэн цог шиг жигүүрээ дэлгэсэн хөөрхөн болжмор шиг жимс жигмэг гэхэд эхэнд нь ордог гүнж бүгэж гэхэд эцэст нь ордог жээ үсэг би байна. Вау. Гоё юм аа чи нэр. Ханат цагаан гэрээ от хиймэрийн тоонон дээр хасаг халуунд тулгын омог дөрөв толтхон дээр хан алтай авын онгон дэргөө оргил дээр хатан сэлэнгээж одод орших мандал дээр сухаар тогтнол чамайг дуугаглан бичсэн би. Аав нь яаж тэнд машиндаа л унтаад яваад байгаа юу? Тэг өөрийнхөө түрүү нөгөө дуртай хоолой гэж цөвгөн эднэр гэдэг чийсэн ер нь ямар ч бол тэнд ер нь хоолундаа сайн идэж байгаа болов? Чи тэр талаар нь мэдж байгаа юу? Мэдгүй байна. Хүн сагалтай сайн өгчөөд хурдан сургуулаа төгсчөөд хүн таны мөрнүүдийг хөөж өгнө. Нэмийтэй. Морийг нь хөөж өгнө гэсэн үү? Хөөж өгнө. Морийг нь хөөж өгнө гэж юм. Уулах гэдэг нь Хөөштэй. Өлмөр өлчих зүгээр штэ. Хамгийн их санах нь ер нь бол чи шүү. Тэ? За. Чамд өөр ярих юм бэ нөө одоо? Байхгүй юу. Одоо аавыгаа хурд ирээсэй л гэж бодож байна тий. Аав нь хурд ирээсэй гэл. Одоо аавгаа ирэхт өгөхөр одоо тэр тоног үлдлээ гээл ерөөсө хурууд авчихсан. Одоо тэндээс чи наашаа ирэхдээ гэхдээ том тэрэг бол тэнд барьж байгаа. Тэгээ жижиг машин тэнд байгаа юу эсвэл одоо унаагаар замын унаагаар барьдэрхүү тий. Энэ хоёрын хооронд чинь автобус унаа бол байнга авчдаг бах тийм үү? Тий. Ийм гоё морь зурж байна. За энд болоо мэдчилгээ өчж байгаа юм тий. Хайртай 90 нөхөрлөө чи очих гэж байна. За ингээд үр хөвгтүүд нь бол одоо яг дөрвөн хөвгт нь ингээд өөрсдийнхөө дуулдаг нь дуугаа дуулаад шүлэг уншдаг нь шүлгээ уншаад за ингээд мэдчилгээгээ бичээд ингээд зураг зураад одоо өөрийнхөө одоо хийж чадах зүйлсээр одоо мэдчилгээ явуулчихлаа тий. Одоо гэргийн зүгээс одоо юу бэлдэж явуулж байна. Явуулах тийм юу байна уу? Эсвэл тэгээд дээрэс нь бас сэтгэлийн үг байна уу те? Одоо энэ бичлэг маань мэдээж одоо танаа гэрүүлэн бас яг энэ тухайн үеийн одоо энэ те амьдралын чинь энэ цаг үеийн алтан бүчийн дурсамж болоод ингээ хадгалагдчихна. Тэгэхээр хайртай нөхөртөө бас ингээд хичнээн хоол байгаа ч гэсэн ингээд хажуудаа байгаа юм шиг одоо бүх хоол байралцаа сайхан болчлоо шүү дээ. Тэгээд өдөр болгон ярьдаг ч гэсэн заримдаа ингээд нүүр тулж хэлж чаддаггүй тийм өгсүүд байдаг болов. Энэгээр дамжуулаад хэлэх боломж байна. За юуны өмнө хандаа энэ бидний бичлэгийг үзэх өдрийн мэнд хүргэе. Тэгээд бид тав чин чамдаа маш их хайртай шүү. Бид тавынхаа төлөө өдөр шөнөгөө хол газарт хөдөлмөрлөл эрхэлж явж байгаад өмнөөс чинь жоохон сэтгэл өвддөг ч гэсэн маш их баярлдаг шүү. Тэгээ хань хүүхдүүдээ өсгөө дар гэрээ бол сайн авч явж байгаа гэж бодож байгаа. Тэгээд хүний хань гэдэг айгүй их чухал байдаг юм байна хүний амьдралд. Одоо сайн хантай уучрна гэдэг бол одоо энэ насных нь зол буян гэж бодож явдаг. Тэгээд миний хань бол өр хүүхдээ хань ижлээ гэр бүлээ хамгийн түрүүнд нэгдүгээрт байлгаж чаддаг. Бид нартай юунаас ч илүү хайртай. Биднийхээ төлөө байдаг ч юм да маш их баярлалаа. Хайртай шүү гэж хэлье. Бас уурлуулж гомдоож зүрхтэлж байдаг бол уучлаарай. Тийм тэр маань төрхөн зураг тийм зан авир шүү гэж хэлье. Тэгээд амралт юугаа болохоор бидэндээ хурдан ирээрээ бид тав чин чамаага хүлээгээд байж байгаа шүү. Сайн сайхан байгаа бид тавд бол санаа зовох хэрэггүй. Ажлаа сайн хийгээд өөрийгөө сайн бодоод хоолундаа сайн идээд нойроо сайн аваад сэтгэл амар ажиллаа хийж байгаад ирээрээ миний анил гэж хэлээ да. За тэгээд ямар ч лээсэн мэдчилгээг нь хүргэж өгнө. Тэгээд аль болох гинтийн сюрприз хэдүүлээ тий. Амгаадаа барья. Тэгээд хамгийн гол нь хэдүүлээд тохиролцсон байгаа шүү. Залуучуудаа. Тэгээд маш сайн ууцлаа шүү. За. Гайгүй тий. За тийм болоо. Бас үлдсэн үү? За энд орж ирээд 3 хүн үйлдэлээд тавьчлаа.
2 жижиг нэг том хүү хөлөөлөө тавьчлаа. Яг нөгөө нэг тухайн хол тийм орчинд нь байж одоо тий ингээ үдсэн хүмүүс л энэ зовлонг ойлгож байгаа. Тэгээ одоо энд чинь цагаан хад болон тэр урд одоо өмнө говьт чинь яг та хоёр шиг одоо тий ийм одоо тий хол ингээд байгаа. Мянган хосууд байгаа. Тэгээ энэ хосуудад бол бас хэцүү. Тэгээд тэгтээ яг амьдрал бол гоё. Цаашдаа бол тий цаг хугацаа бас ингээд удахгүй ингээд сайнаар эргээ тий бүх зүйл гоё болох байх л гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Гол нь ингээ хол байх ингээ тустай байхад ер нь би итгэл гэдэг юм маш их чухал асуудал. Тийм биендээ итгээд биендээ үнэнч хайртай тий. Тэгж чадвал ерөнхийдөө гэр бүлд одоо хол байж байгаа хүмүүс янз бүрийн одоо маргаан заргаан гарлаа л гэж тэгж идэг. Тэгэхэд бол бит хоёрын хувьд бол биендээ итгэдэг маш их хайртай. Тийм учраас бол тиймэрхүү асуудал гардаггүй. За улсад айрагдаж маригдсан юм байна. Чи чинь том айнаа болчихсон би ойлгохгүй гэдсэн чи яагаад үйлдсэн? Аагаа сарц юм бил. Одоо бол морь унж байгаа унаач хүүхэдтэй. Тий. Ирээдүйд бол уяач болно гэсэн мөрөөдөлтэй байгаа мэн тийм үү? За тэгээ Монгол улсын тод мандаа уяач болоорой гэсэн эрүүлэг ахын төвшүүлье. Чи бас тэгээд өөрөө хичээгээд тод мандаа уяач болоорой. За. Аавда анх мөр унж сурсан баярлалаа. Хайртай шүү. За, агандуу чи яалаа? Мэдчилгээ бичсэн үү? Энэ дээр харуулахгүй юм уу? За. Харуулахгүй юм байна те. Аав чи тэгээд тэгвэл ингээ гоё докторт хийгээд наачих юм биш үү? Ахын зам намдаа уншихгүйгээр тэгвэл ирээдүйд ямар хүн болохыг хүсэж байна? Мис болно. Энд ч болно. Мис. Мис юм уу? Тэгээд. За яах те. За ингээд найзандаа ирлээ ямар ч лсэн гэр бүлийнхэн улсуудтай ингээд танилцаад ингээд мэдчилгээг энэ болон ингээд надад өгж явуулах байгаа зүйлийг авчлаа. За ингээд дараагийн бичлэгээр найзтайгаа уулзнаа. Цогццоо суманд ирсэн байна. За ашигаа ерөөхдөө бас тоос шороо нөхцөл байдал жоохон хүнд л харагдаж байна. Маш их тоосчлт бол байна. Энэ хурц харалагч нь бүрстэй арай л өндөр. Яа. Энэ арай л ба тий. Энэ баг машин маань шүрэх баха. Маш том уурхай амар харагдаж байна энэ үнэхээр бас. Энэ одоо доош хичнээн давхар байгаа лоо. Амар байна тий. За нэг ийм л ажил амьдрал өрнжидэг газар юм байна да. Тэгээд тэр доор байгаа билазууд ийм жижигхэн харагддаг юм байна. Тэгээд тоосчл тоос шороо бол бас хэцүү юм байна. Яг хүмүүс ер нь бол ямар хуу газар гэдгийг гадралдаг бах. Гэхдээ яг ингэж би бол ийм бичлэг үзэж байгаагүй юм байна. Ингэж харж байгаагүй юм дээр тий. Ингээ боддоор харах бас энэ бол бас аимшигтай харагддаг юм байна. Амар том харагддаг юм байна. За эндээс одоо нүүрс болон одоо энэ янз бүрийн ашигт малтмлуудад одоо ухаж гаргаал тэгэл том тэргэндээ ачаад л урагшаага зөөдөг юм шиг байна. Жох харамсмаар харагдав. Дотор нэг жох сонирн болж шүү те. Амар байна те. 60-70 давхар байгаа юм болов. 60-70 давхрын орой дээрээс харуул одоо нэг доошоо ингэж харагдах гэмээр л харагдаж байна да. Маш том одоо энэ экскаватор, бульдозер одоо
техникүүд явж байна. Өдөр жижигхэн хараа тэр цагаан юу явж шít одоо нөгөө уурхаа нөгөө нэг юм Prado машин тэнд жижигхэн цэг харагдаж шít. За энэ Шанхайн 2-ын зогсоол гэдэг газрын одоо цайны газар хүнсний дэлгүүрүүдийн хэсэг юм байна. Тэгээд бас засвар үйлчлэгээ янз бүрийн авто сэлбэг мэлбэгийнх нь хэсэг юм байна. Ийм цайны газруудтай хүн байна, ийм гудам юм байна. Ерөнхийдөө нэг хэсэг ийм газар байдаг юм байна. Залуучууд маань нөгөө нэг татуулахаасаа өмнө цаанаас одоо нөгөө машин тэрэг нааш чааш нь татхаасаа өмнө энд ирээд хоол ундаа идчихдэг. За энэ бас ийм хувцас угаах хэсэг хүртэл ийм гэр байдаг юм байна. Угаалга ажиллаж байна гэж байна. Хөрхөө. Замын жолооч нарыг бол дагсан бизнесүүд байдаг юм байна. Ер нь дийлийнхэн цайны газар юм байна. Тэвэрчин гэдэг бананы дэлгүүр юм байна. Сайн байна уу? За. Танах ч одоо юу зардаг газар вэ гэж? За. Одоо өмсдөг хувцас хунар юм байна шүү дээ, тэ? Бэлээ мэлээ. За. Ийм бас сандал мандал хүртэл. Энэ машин дотроо тавьдаг нөгөө ширээ байна, тэ? Яасан хөөрхий. Яг жолооч нарын одоо кабинд нь хэрэг болох ус зүйлүүдийг нь Бөөнийх нь үнээр зардаг. Зүг. Одоо энэ дээгүүр манай 6,500 зардаг байхгүй. 10 ширхэг юм уу? Тий. 10 ширхэг 6,500. Биш нэг хос бэлэн 650. 650 гэсэн юм. Тийм юм тань зардаг байхгүй. Ямар. Жолоосонтой үйл тул тэгээд ингээд бидэрсэн дандаа. Одоо энэ их хэдсэн манай 6,000 зарна. Энэ комбинзаг их одоо 25,000 зардаг. Энэ ингээ 25,000 юм уу? Одоо нөө засвар үйлчлэгээ хийхдээ өмсчдөг комбинзонууд тий. Ерөөсөө л жолооч нарын хэрэглээний. Тэр нэг жолооч нар дандаа яахад нэг юм хийчих хямдхан юм. Танах шиг ийм дэлгүүр энд байгаа юу? Манай шиг яг ийм хямдхан ингэ зардаг дэлгүүр бол байхгүй. Одоо жишээ энэ комбинзаг дэлгүүр 35 40 зардаг байхгүй. Наач нэгтэй хаанаас авч ирээд ингэж хэмтэн зараад байдаг. Манай хурдаас өөрсдөө гараад. Би чи хотоос олж чадахгүй хямдхан үнийг та ярьж шүү. Тийм хямдхан манай хоёр хямдхан зардаг. Тэгээ жолооч нар одоо мэддэг болоод байгаа маа. Мэддэг болоод байгаа. За мундаг бизнест нь амжилт хүсье. За баярлалаа. Ямар мундаг юм бэ? Энийг ч ингээд
тээвэрчин бөөний дэлгүүр гээд бүх төрлийн ажлын бэлээ нүүрс комбинзон ингээд коврол гэдэг нь юу юм гэж? Тэгээд бөөний үнээр зардаг юм байна. Ийм дэлгүүр байдгийн байх шүү эндээ бас. Тэгээд бүх юу н айгүй хямдхан юм байна. Өстой мундаг ихчтэй санамсаргүй явж байгаад харчлаа. Дум борлуулдаг юм байна. За энэ хайрхан гээд цайны газар энтхийн хамгийн лаг хоолтой газар гэж сонссон. Өмнүүдийг нь хоолны үнийг нь юу ч гэсэн харуулнаа. За жолооч нар маань ерөнхийдөө ямархан үн ханшаар хоол унд идэж байна. За энд ингээд нэгдүгээр хоол гэхэд л ийм үн ханштай байна. За хоёрдугаар хоол гэхэд ийм үн ханштай байдаг юм байна. Хэдэн жил болж байна? Яах юм бэ? Яах. Хамаагүй. Хэдэн жил болж байна таг? Би одоо 2 жил л болж байна. 2 жил ээ? За 2 жил болохдоо ерөнхийдөө бол дандаа яг энэ хоол цайгаараа дагнаад байсан тий? Тэгсэн. Нэр алдар юм бэ гэж? Ингэс сайхан 2 өдөр ингэс. Аль нутгийн хүн юм та? Ар хангаа сумын хүн байна. За. Одоо хоолныхаа захиалгыг бэлдэж гинөө тий? Хоолойхоо. Жолооч нар маань ерөнхийдөө тань дээр их ирдгүү цайны цаг маяг одоо өглөө хамаагүй ирж гинөө эсвэл яг нэг тогтсон нэг цаг хугацаатай ирээд байна уу? Цаг тогтсон цаг хугацаатай ирээл тэгэл голцуул хоолонд бууз. Ямар хоол голцоо идэж байна? Бууз цөөн дэгэндээ голцоо юм. Бууз цөөн тий? Тэгээ шарсан махан дотоо өөр гэл. Тэгэл хүмүүс ч юм эд хит хоолол захиал штэ. Гэрийнх нь энд байдгүй. Та эсвэл бол ерөнхийдөө энд яг бизнес хийгээд ганцаар ирсэн байгаа юм уу? Манай хүн тээвэрт явдаг. Бас уу? За гэр үлээ. Ямар мундаг том ууз чимхээд байна да гэж байна. Ийм том ууз ах юм уу? Ийм л том буузгаар байна. Зөө. Манай гол тэгэл ингээд өглөө тэгэл дандаа шин махаа татаал. Шинэ мах татаад. Тэг. Өглөө болгоод махаа татдаг. Яана энэ баг миний нэг 5-6 буузыг тий гэртээ идэг 5-6 буузыг нийлүүлээд таад чимгч шиг боллоо. Ямар амар том юм бэ тий. Зөө. Мундаг юм аа тэгээд энэ алтан шар зам дээр явж байгаа жолооч нарынхаа хоол ундыг бэлдэж байгаа таны бизнес орлогот чинь амжилтыг хүсье. Энд чинь угаалт дуртай. Та нэг ийм газар байлаа. Ямар ч лсэн жолооч нар маань хоолтой ундтай, цайтай устай. За энд ингээд тэр эсрэг талд нь харагдаж байгаа нь уурхаан. Ингээд энчэнэ ямар ч лсэн ингээд ажил амьдрал өрнөсөн газар байдгийн байна. Тэр цаана харагдаж байгаа том уул шиг зүйл бол уурхаан. За энэ хоошоогоо маш олон уурхай байсан. За энэ зам дээр бол ингээд богон шиг ингээд машинууд их явж гинөө. За ингээд өмнгийн говор цогццын сумын уурхаагаар явсан тэмдэглэл та бүхэнд хүрж байна. За, сайн байна уу? Сайн байна. За, ийм том тэрэгний жолооч болсон юм байна. Хэдэн тонны машин бэ гоо? За, нийт нэг 140 гаруй гарч байна. Цэвж байна. 140 гараа? Тий. За, машинтай нууж танилцъя л да. Би бас нэг хөөрхөн илгээмжтэй яваа. За энэ рүү гарч уу? Хутлаа тайлж гарч ирэн. Зүгээрээ. Зүгээр үү? За. Сүбэ. За нэг юм болсон. Би танаа гэрээр очив. Тэгээд нөгөө эхнэр чинь дугааныг харин олж аваад. Тэгээд гэрт чи очиод гэрээс чинь бас надад нэг дайвар илгээмж дайгаад. Тэгэл ер нь бол хоёр одоо уулзаагүй хэр утчих вэ? Бас нэлээд утсан тий. Утлаа шүү дээ. Ямар ч лээсэ.
Хилээд энэ жил болсон. Тэгээд энд таарч шүү дээ. Тэгээд за гэртээ яриаггүй яасан утсан бэ? Удаж ирвч. Нэг явгаараа ирэн тэгэл ерөнхийдөө 3 сар мараар ирсэн шүү. Чамаг цагаан сараар ирсэн. Тэгээд ер нь ирээгүй. Одоо наадмаар л ирэх сураг байна гэж тэгжсэн. Тэгээд гэрийнх нь би гэр чинь бүр дотор ороод хүүхдүүдтэй чинь танилцаад За. хүүхдүүдтэй чинь уулзаа танилцаа. Тэгээд танаа хүүхдүүд харин намайг ирэх орон чамтай ярьсангүй юу? Тэгвэл мундаг байна. Би бүр нэг битгий яриараа дүнраа өстө гойж шаах нэг гэсэн байхгүй. Ээж өөрөө өнөөдөр ямарсаа би буулгах гэж явж байгаа би дог бол ичээл тэгэл. Урагшаа гарсан юм уу? Энд чинь машин урагшаа гардаг юм уу? Гарахгүй шүү дээ. Яг цагаан хаад хилээс наа 32 3 км наадад. Тэгэл өглөө эндээс 8 өнгөрөөгөл гарсан шүү дээ. Тэгэл буулгах чалаа. Машинда хонцдгоо. Тэгэж ш машинд л тэгэл. Бас ер нь жоохон шороотоос мас бол бас л хэцүү газар шүү дээ. Шороотоос бол энэ. Тэгээд сая нөгөө нэг жолооч нар чинь бүр тэгээд чамаг ирэх хооронд би бас нэг ганц нэг залуучуудтай болцсон чи. Өнөөдөр өстө янз юм байна гэдэг. Өнөөдөр харин сайхан шүү. Замд нэг тэгсэл шороо бас манаа. Замд нэг гişиг жоохон шороо шуурлаа. Тэгэл өнөөдөр л гайхгүй л шүү дээ. Өглөө замд явж исэн чинь чи өмнө говийн нөгөө юунд хаалган дээр юу атсан зураг авчихсан. Тэгээд эндээс нэг лайв дарчаад тэгэл тавьчихсан шүү дээ. За энэ гэрээс чинь явуулсан юм шүү заа. За энэ илгэмжийг л тэгэл уулзаг олон жил болоо тэгээд нэг мөсөн сюрприз барья гэж хүрээд ирлээ шүү. За. За. Уулзах юм уу нэг гоё төгс уулзъя гэж бодоод явуулчлаа. За. Окей нэр. Улаанбаатарт уулзахгүй энд л уулзах та. Би төрж ирлээ шүү. За сайн байна. Найзхан гэрт ингээд ороод ирлээ. Тэгээд найз маань ямар ч лсэн 4 сайхан хүүхэдтэй. 3 охин байсан уу? Цээжэндээ л байна. Би талгай. За аараас унахаар яалаа. Болох бүтгээрээ л хоёлоо амьдралаа авч явж өрөө хүмүүстээ өсгөх гээл хаана хичээж явж байгаа болохоор би ядарлаа хүүхэд харлаач. Дөрүлэнгийн сууж ингэж ярьж үзээг болгооч. Ингээд дөрүлэнгийг харж хөөхөө ш. Дараал игнээс авсан. Ингэж хэлсэн. Хэлчихгүй шүү. За хамгийн гол нь нууцыг яав нэг гинтийн бэлэг бариад төхөө. За төхөрсөн. Мундаг л гэсэн тий. Хэлээгөө. Зөндөө уцаар ирсэн үү? Ярилгүй яг өнөөдөр хүртэл ушаа яриад өглөө гарч ийн. Би ч уурхаагаас ачуулал гарахаараа нэг ярьдгийг тэгэл илж нэгэл нэг ярьд. Хоёр том нь гоё зураг зурчдаг. Ер нь хин их санаж иж магадгүй чинь дагаад болох юм. Манай баг л энэ хоёр охин манай хоёр банд нэг ахгүй тэгэл хийчихдээ. Нэг ярьчаал. Нэрээ. Манай хоёр охин сүрхийн натад. Наваг очихор юм уу? Хоёул өөрөөс салахгүй шүү дээ. Чи энэ дууг л ойртуулаад байгаа юм байна шүү дээ. Октод л ерөнхийдөө хааваатай. Санаатай шүү. За мундаг охин байлаа. За. Доод олж өгөх гэсэн шүү дээ. Манай энэ бол татаа шүү дээ. Энэ мэнд бол чамаг маамыг санах нь гайгүй. Өөд. Тоохгүй. Тийм юм нэг их юм лэгчгээл тэгэл. Хүнтэнд хайртай. Яах вэ? Аваа санаж байгаа юм шиг. Дээрээ ажиллаа сайн гэрээ. Юу бодож байна? Тэгвэл чигнөө. Мөрийг нь хөөж өгнө гэсэн үү? Хөөж өгнө үү? Мөрийг нь хөөж өгнө гэж юм. Ингээд банд чинь их сандаг байгаас тээ. Ягтдаас чи банд чинь сандаг юм шүү. Чи аавгаас сандаг. Өөлт. Нэг сандаг чийл байнаар. Бидний бичлэгийг үзэх өдрийн мэнд хүргэе. Тэгээд бид тав чин чамдаа маш их хайртай шүү. Бид тавхаа төлөө өдөр шөнөгөө хол газарт хөдөлмөрлөл эрхэлж явж байгаад өмнөөс чинь жоохон сэтгэл өвддөг ч гэсэн маш их баярлалтай шүү.
Тэгээ харин хүүхдүүдээ өсгөө дараа гэрээ бол сайн авч явж байгаа гэж бодож байгаа. Тэгээд завтаа үедээ өөрөө залгах нь битээ залгаараа гэд. Ер нь жолоо молоо барьж байгаа. Одоо замдаа гарцсан байна гэсэн үед нь бол залахгүй бас эндээсээ санаа зовоостой л сууж идэг. Тий. Тэгээд хүний хань гэдэг айгүй их чухал байдаг юм байна хүний амьдралд. Одоо сайн хантай урчна гэдэг бол одоо Хөргөмөр. Тамгаа маагаа хэлчихсэн. Ямар тамгатай вэ? Манай том саранд 100 за. Танаа өөрийн тамгаа. Тий. За саран 100 за гэдэг. Саранд дэсгэртэй 100 за. Ойлцоо явж байна. Одоо л дуугаалаагүй яа. Ойлдог гурав тэр сууж. Манай апа цөөн иднэ, цөөн дутаад гэсэн. Оо. Дүүр бахан самаа. Ер нь илгээмж ер нь ирдэггүй бах тийм үү? Гүү анх удаа Ирж байна. анх удаа л үзчих штэ. Одоо энэ хайрцаг мэрцтэй илгээмж наашаашаа явуулна гэдэг чинь бас асуудалтай шин. Энд чинь нөгөө тосч хүлээж авах махаа. Тий одоо тэгэл нөгөө уур хараа орцсон юу яаж зам мамд яваа бол тэгэл хэцүү штэ шөнө орой нөгөө цагаат нэг наанууд чи явна. Гэхдээ яг зүгээр таныг найз нөхдүүд нь наашаашаа явахдаа гэж юм авчирж өгөх юм байдаг. Гөө яг байна л да тэгэл нэг тэгээд идэв юм уу тэгэл Ер нь тэгэж үзсэн. тэгэл ерөнхийдөө тэгээ эндээсээ л өөрөө очихороо тэгэл тэр Хэдэн жил болж байгаа вэ? за би энэ компанид чинь ороод одоо 8 дахь жилдээ шүү дээ. Томгаар зарсан манай юм. Амласан. Авахд нэг юм давхар саран тамхтай байсан. Тэгэл Тэгэл тэрэн дээр нь ерөнхийдөө би ч одоо 11 оноос хойш л гэрээ тийчээс хажуугаар нь дандаа жил болгоо ер нь адуу аав. Мөр худалдаж авна. Одоо хичнээн тооны азар гадаа таасан. Нэг өсөөгөө тэгэл яг ах дүү нэртэй жил болгоо адуу аавн жил болгоо хүнд адуу бэлгэлнэ. Тийм нэг өөрийн хоббитэй очих өдрийн мэд хүргэе. Биднийг одоо энэ чинь төрийн мэдл юу шүү дээ уурхай чи одоо. Тий тэгэл ерөнхийдөө сайд дарганаараа ирэх журмаар л энэ чинь дорн зэгцлээ хийчих шүү дээ. Очир мочир. Байхгүй болох. Ерөнхийдөө бүх наавчууд руу одоо тийм ээ цаанаас нь үүрэгддэг юм яад тэгэл. Тэгэл янз бүрийн юм гисгсэн даа. Тий тэгэл нэг ажил гоё явж байгаа юм шиг. Мэдээгээр чинь тэгж цацаал. Тэгэл нөгөө очир дараал мараал байхгүй гэх. Байхгүй тий. Ерөөсөө тийм юмгүй болгочих шүү дээ. Богинд явж байхад одоо ерөнхийдөө 16-7 оноос л хойш ерөнхийдөө тийм байдал бол ер нь урд нь бол энэ зам дээр чинь тэгэл 20-30 км дээдлэн ер нь 60-70 км үргэлжилсэн шүү дээ очирч. Тэгэл тэдний жигийг сургаар чинь л доор нь байхгүй болох шүү дээ. Тэгэл энэ тэнд чи парк л болоо л тэгэл. Ерөнхийдөө энэ очрын байдлаар Одоо чинь нэг номерын хязгаарлалтаар ингээ ковот тогтчих. бас уу? Тий. Одоо нэг Улаанбаатарт нөгөө номерын хязгаарлалт явдсан шүү дээ. Яг тэрэн шиг одоо энэ чинь ерөөсөө номерын хязгаарлалтаар. Одоо хоёроор төгссөн. Тийггүй. Төгсгөл шүү дээ номерын цэприйн төгсгөлөөр одоо ерөөсөө ингээл 10 хоногт нэг машин нэг орох болж байгаа уурахаар. Тэгээд 10 хоногт нэг л ажил хийх юм уу? Тий, одоо энэ машин 6-аар төгссөн машин одоо маргааш 10 хоногийн дараа одоо маргааш ковот болоод орох гэж байгаа. Тэгэл 10 хоног үлээж байгаа. Тий, тэгэл энийг ачуулаад авчиж буулгаал тэгэл дараагийн ирээс хүртэл Хагас бүтэн сайны амралт гэж бол байхгүй те. байхгүй шүү. Ер нь бол амралт байхгүй. Амралт бол байхгүй. Шүн орой тэгэж юу гэх юм байхгүй шүү. Татлал бол тэгэл орон дээрээс босоод үрүүлээр суугаад шууд явна. Тэгэл уурхаар орно. Тэгэл хаана очиж парклсан, тэр парклсан газараа тэгэл хоолоо хийж идэл. Тэгэл Багцаа нэг тийм тэдл гэртээ онсон юм байна да 8 жил болоход гэсэн тийм байна. Яста тийм тооцоо гараж үзээг. Одоо багцаал бол. Сайн шүү дээ. За тийм мэдхгүй. Нэг жил гэртээ байсан болоо. За тэгвэл хоёулаа амархан гаргая заа. Энэ жилийн өвд гэртээ он гарснаас хойш хэд онсон бэ? За он гарснаас нэг сар гарan баг амарсан шүү. Бас манайх гэрээ зогсоод цагаан сар өнгөрөөд За. байсан гэртээ. Тэгэхээр чи одоо 6 сар 1 сар тийм үү? Тэгэхээр за яг тэгвэл дундчлээ. Жилд 2 сар. байгаа хөө. Тэ? Жилд 2 сар гэвэл 8 гэдэг чинь жил гарна л. Явчаал тэгэл.
Одоо танаа хүүхдүүд ч яг том орчиж одоо багд нь бол чи 3 сарын хугацаа гэдэг чинь хол штэ. Тийм. Тэгээд гинт чигээр том орсон байна. Тийм ер нь л очиж томорч. Бага охин би ч очоод ажил яваад байдаг. За манайга төрч гэх алдартай шиг. Тэгэл тэгжилээсэн юм шүү дээ. Тэгээд одоо ажил эхлэх гээд маргааш ч төрч. Тэгэл нэг сонирхолтой юм шиг тэгэл маргааш нь төрч. Манай хоёр охин ч хоёулаа дутуурсан шүү. Тийм. Дутууч яг тэгээд 2900-аас доош бол тэгээд 2800 чад бас гайгүй шүү дээ. Нөгөө сараасаа өмнө төрдөг. Хэдэн хэлтэй гарч ирсэн. Жогоон ийм гарчсан шүү дээ. Одоо би ч хоёр охинтой хайртай. Лагыгаа хүртэл. Тэгэл нэг яваад очихоор гинт томорч. Өө тоороо томорч. Тэгээ нэг очиод хөлдөө орт. Тоороо. Би чи 4 хоногийн өмнө танаа гэрт хийгдсэн. Тэгээд тэр бичлэгийг би чамд ингээ үзүүлчих байгаа байхгүй. Одоо чи бол харих болоогүй. Энэ бичлэг маань төрүүлээ цоцогдно. Тэгэхээр зөрүүлээд одоо танаа гэр бүлийнхэн бол те ингээд эхнэр чинь хүүхэд чинь ингээд бүгд шамд ингээд сэтгэлийнхаа үгийг мэдчлэг дэвшүүллээ шүү дээ. Одоо чи гэр бүлийнхаа хүнд болон хүүхдүүдтэй те нэг бас одоо манай контентээр дамжуулаад үг хэлээд яачих. За ма хандэл их одоо баярлж одоо талархснаа хэлье да. 4 хүүхэд төрүүлж өсгөж одоо 10 дааж. За 4 хүүхдийн маань одоо хичээл сурлага одоо тийм ээ. Чаашийнх нь одоо амьдралыг одоо бүхэл чигийг одоо хань маань л чааш нь юу яаж ин да 4 хүүхдээ хүмүүжүүл өсгөж. Би ч одоо эндээс яхаа тэгэл юугаарч дутаахгүй тулд санхүүгийн талын хайр уцах талдаа тэгэл амьдрал авч явах талаа тэгэл явж ин да. За тэгээ хандаа их хайртай шүү. 4 хүүхдээ бас их хайртай шүү. Одоо миний 4 хүүхэд одоо хичээл номоо сайн сурж одоо аав ээжих ачиг хариулахын тулд амьдрын шүү дээ. Тэгээд аав та тавтаа хайртай шүү. Тэгээд ганц гэр бүлийнхэнд нь гэхгүй одоо тий түр байхад аавда тэгээд ээжтэй ингээд хатам ээжтэй тий одоо манай ээж чинь бурхан болсон хатам ээж маань бурхан болсон тэгээд тэгсэн үү тий одоо хоёр аав маа л байгаа шүү. За тэгвэл ямар ч лсэн аав нартаа тий гэр бүлийнхаа одоо тий төрүүллийн одоо бас таньж мэдэх хүмүүс чинь бичлэгийг үзэн ер нь бас нэг аавда хэлий гэсэн үг байдаг бол бас хэлчих болно. За аавда их баярлж явдаг одоо намайг төрүүлж өсгөж одоо энэ жолоо мушгих хөрүүлийг хүрдийг одоо зааж өгж одоо ич одоо айлын ганц байнд тэгээд юугаас дутаахгүй өсгөж хүмүүжүүлж одоо хүнтэй их эвтэй байхыг их заа сургасан одоо тэрийг аавынхаа одоо зааж өгснөөр л одоо амьдралаа авч явж байна да би. Би зүгээр ингэж сонсч байсан ч яахаа. Одоо зүгээр төсөөлөл байгаа шүү дээ хүмүүст. Тэгээд юу гэж одоо жишээ нь төсөөлдөг вэхээр за энэ бол ирчүүд холцоо байдаг. За зодон цохион их гардаг тий аригталт их явагддаг тий. За ингээл янз бүрийн асуудлууд ерөнхийдөө ингээл тий жигтэлсэн юмуд яриануд байдаг. Тэгээд энэ яг бодит үнэн байдал дээр тийм үү? Энд чинь тэгж арх угаадах тийм зав байдаг юм уу? Гэхдээ одоо ерөнхийдөө одоо бол тийм одоо энэ 19-20 оноос хойш ерөнхийдөө энэ юу ч юм бас нэлээд юу ятсан шүү дээ. Одоо тэгэл нэг арх угаад энэ тэнд тасарч очоод тийм жолооч бол ховор болсон. Тэгэн үед бол яг юу ахын зам дээр чинь сухтуу аваар их гардаг байсан шүү дээ. Одоо бас харьцангуй бас нэг үе бол бас багасчаад. Гэхдээ энд чинь ер нь арх уух ямар ч боломжгүй юм шүү. Дандаа жолооны ард сууж. Тийм дандаа өрүүлийн ард сууж байгаа шүү дээ. Одоо энэ чинь хизээ татах нь мэдэхгүй. Тийм. Нэг мэдэхэд одоо ингээд сууж идэл парк л хөдөлдөг байхгүй. Гинтгээр цаг байхгүй тий. Одоо хідээс татхаа бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэл ерөөсөө яг л энэ одоо нэг аяг гоон зараа нэг аяг тавтаа хоол идэж чадахгүй шүү дээ. Яг нэг өдөр цааны уурхай амралтын цай тааруул нэг цаг 2 цаг 50 яв. Тэрнээс гадна одоо нэг ингээл ирээл дийсэл одоо очоод нэг 50 хоол идэх. Чичрээтэй идэл ирэн шít буцаал энэ сууж. Тийм л ерөөдөө маршрутыг явна шүү дээ. Тэгээд
За энэ машин чи одоо юу гэдэг нэртэй машин? Шакман гэдэг машин байна. Одоо хэдэн тонны ачааж ирдэг машин юм бэ? Нэг ачигтай хэдэн тонн ачиж? Одоо яг энэ хоёр чиргүүл дээрээ ингээл яхад нийтдээ яг нэг цэвэр 182 дөрөвтэй яг уурхаагаас одоо яг энэ зам дээр яг явах руу чинь 84 баггүй. 184 одоо бүх цэвэр жиг машинтайгаа 184 тонн гэж үү? Тий, 184. Энэ машины өөрийн чин, ачааны чин нийлээд яг уурхаагаас гарах бодит пүүн дээрээс гарах чин 84-өөс дээш гарахгүй. Тэрнээс 84-өөс доош хэлбэлцээтэй гарна. Тэгээд яг нэг цэвэр жин бол одоо 134 мөрөвтэй. Ачаан тий. Ачаан яг цэвэр жин шүү дээ. Энэ машины жингийг гасаад яг ачааны жин бол энэ машин ч өөрөө нэг 40 50 тонн юм тэгэхээр. Тийм байна уу? Тэх багш хоёр жиргүүлтэй 47 болоод байгаа шүү. Энэ машин дотор юу байна? Одоо жоохон машинтай танилцъя. Энэ том тэрэгний жолооч нар л гэдэг. Ингээд дотор нь ороо суухаар эн чинь унтдаг ор мортой тий. Одоо энэ бол амар хөрөө. Амар хөрөө. Ажлын байр. За энэ юу зочны өрөө юм аа. Тэгээд одоо энэ нэг юм гол нь гоё ширээ байдаг бол бас зүгээр тий. Одоо сүүлийн үеийн гой машинууд гарч тийм зөндөөл байна. Манай энэ энэ их сайн машин. Хэдэн жил барьж байгаа? За энийг орж ирснээс нь хойш л барьчлаа. Хаанх машин юм чинь? Хужаа машин. Ер нь даа. Хятад машин юм уу тий? Хужаа машин шүү дээ. Оо зөө. За хэдэн хараатай? 12 хараатай. Азар. Төөрч юм шүү. Хөнгөний 6, хөнгөний 6 гээл. За энэ юу юм бэ? Онгоцны юу шиг юм бэ шүү дээ. Нисмэстэй тавдаг юм шиг л. За энэ одоо яг ослын одоо нэг тийм яаралтай үе. Яндан баригч гэдэг үү? Энэ яндан хаагч. Яндан хаагч дээр юм. Би бас нэг яндан хаагч магчаа мэддэг. Энэ яг зүгээр яг нөгөө тоор онцг шиг одоо нэг хурдан явах юм яг нөгөө ихэд бүх чиргүүлийн хойдлын гэж бүгд барина. Хэдэн км цаг хүртэл хурддаг машин юм бэ? 140 л гэж имэйлэн дээр байгаа. Тэгээд та хэд бол 140-тэй бол явж байхгүй шүү дээ. Чи ерөөсөө 55-аас дээш юу шүү дээ. Ерөөсөө 55 км. Тий. Тэрнээс илүү гарчлахгүй. Тий, ерөнхийдөө цаанаас нь цагдаа нар хүртэл юу байна? Хурд хэмжээл юу байна? 100 хэд иддэг нөхөр вэ? За одоо 100 яг тэгж багцаа одоо. Яг энэ 250 ингээд наачтаж яваад ирэхэд 400 литрээр тойрдог шүү дээ. Энд ч одоо хідэн дугуйтай. Чи юу вэ? Дууга тоолж ийсэн үү? Одоо дугуй муугаа тоолж байгаагүй шүү дээ. Одоо энэ чи ингээд 24. Энд чи одоо 6 12. Нэг талдаа 6 12. 22 22 юм байна тий? 22 22 дээр 8 30 42 дугуйтай. 42 дугуйтай. 42. Энэ машин 42 дугуйтай байна. Яа инара. Хичнээн чууртай. Гэхдээ эн чинь зарим нь жоохон өндөр. Энэ чинь контейнер биш тий? Энэ контейнер чинь дээтэл нь яадаг онгорхоо юм. Тэгээ энэ чинь яаж сулддаг юм? Хаалганы онгоолгоод ингээд юугаар юу ачдаг. Зэвсэг асгачдаг. Зөө. Уушаа аваад одоо урд бол ерөөсөн шууд дээрээс нь аваад за 42 дугуйтай машин явдаг юм байна шүү хүмүүсээ. Азар байна. Тэгээ энэ хараа. Одоо тэр урагшаа гар да. Богоон шиг урт юм харагдаж байна. Тэр. Богоон тий. Машин талаас. Тэр. Тэгээ энэ урт тэрэгтэй чи ухарч мухрах байх уу? ухрахгүй шүү дээ. Яг нэг машины хооронд ухрана. Хэцүү үстэй тий. Хэцүү. Нөгөө энэ чинь 3 имэйлийн юун дээр хүрдэн дээр явж байгаа юу яаж болохоор чанга шүү. Гэтэ ер нь бол ухардаг тохиолдол гарна. Ер нь бол ухрах тохиолдол гарна. Тэгээ яг нэг машины хоо яг нэг юм юундаа л нэг их маневр хийнэ. Их юм болно. Их толгой шаард. Тэр чигтэй шүү. Энэ тэгээд одоо дугуйнууд нь хизээ авсан дугуй хэдэн жил яваад солтгий. Жил болох юм уу? Манай компани бол дугуйгаар бол нэг яагаад гэх юм уу? Хагараад энэгээрээ энэгээр бөөрөөр хагалах юм бол жолооч юунаас бол. Алигөр нэг нэ? Энэ бөөрөө шүү дээ. За. Энэгээр одоо юм тийм ээ? Хагарвал зүсгдүүл тий. Зүсгдүүл жолоочийн буруу би төлнө. Энэ дугуй тийм үү? Төлнө. Яагаад? Компани дээр. Гэхдээ энэ нөгөө яах вэ? Жолооч өөрөө нөгөө анхааралгүй одоо жолоочийн буруугаас л гэж үздэгий.
одоо цаанаасаа компаниас тийм шаардлагатай. Одоо жишээ нь энэ урд явж байгаа энэ арын дугууны тэр бөөрийг чи бас хэцүү үстэй. Хэцүү шүү дээ. Тэгээд мэдрэмжээ. Тэр уурхаа дотор одоо шишээтэй үзүр хаттай байвал Хээгээр цоорох юм уу? Буудвал бол компани хариуцна. бүх газар тийм үү? Гэхдээ мэд манай компани тийм. Оо. За бас осолтой юм байна чинь. Тэ? Тэгээ нэг дугуйн ямар үнэтэй байх юм? Нэг дугуй чи одоо 2000 он. 700 800 мянган цаас. 2000 он Манайс 900 мянган төгрөг юм шүү. Тий, биднээс бол тийг суудгаж авдаг хөөх. Жолооч нараас шууд 2000 оноор суудгаж авдаг. Хөөе. Тэгээд Монгол зарагдж байгаа цалин байлан чинь хэд байх юм? цалин одоо нэг ирээс нь 630 мянган. Тэгээд чи чинь сард 3 гарах. Тий, нэг машин сард 3 юм. Тэгээд нэг дугуй агалбал тал байхгүй болсон. Баларх юм байна те. тэгэл энэ болгоно чинь тэгэл хариуцлага шүү дээ. За. Зам шүү дээ. Яг стандарт зам. Харин яг сая нааш ирж яхад нөгөө нэг дээрээ уул нэг юмараа ингээд татцсан баг шиг байгаа нэг юм. Тий, юу Сэжлэгтэй. Гэхдээ тэрнийхэн засвараар ингээд нүүрс унаадсан. Тэгээ би ингээд гүйс төрүүлж яхад ингээд бүр хажууд унж унаад. Унаа. Тэ? Тий. Тэгээ жижиг юмуд унаалах шиг. Тэр бол асуултаад шүү. За ингээд манай амга хоол хийж өгөх боллоо. Тэгээ хоол хийж өгөхөр болсон чинь энэ галтгооны галтгооныхын хэрэгсэл нь ингээд ийм хөөрхөн хар хайрцаг дотор ингээд явдаг юм аа. За Яруу сандрын үед бол бэлэн омон госч чинь. тийм шивтэй. Бэлэн омон бас нэг ерөнхийдөө идчих гээд ах уу. Ходоод модод өвдөх үү? Ер нь ходоод модод бол ерөнхийдөө их муу гарсан шүү дээ сая бол. Сая нөгөө нэг ямар юм бэлээ? Нөгөө төрөвчсөн шинжилгээ юу лээ? Тийм үү. Зүгээр яарал галтаас. Тэгчтэй. Энд нөгөө машин жолооч нөгөө хүнээр гуйж шахуулахгүй бол нөгөө эзэнгүй ачаар л одоо ингээл машин урдуур ороод ингээл хамж мамаа ичдэг шүү дээ манай гэж. Хүнсний ногоо могоо бол энд нөгөө хоол идэг болохоор зарж идэг юм байна те. Тийм. Дэлгүүрүүдээс тэгэл Танаас нэг баяр ёслолын өдрүүд харах юм бол бас нэг нийлээд хорхон бодог модог хийгээд ичгүй. үгүй тийм. Ахгүй шүү дээ. Би бол түрүү тэр та чамаа юу байгаа явчих гад яараж байгаа болов. Болохгүй юм олд ичих гээ. Тий. Тэгсэн чинь арай өөр зорилготой байсан. Тэгсэн чинь ачаал. Одоо нэг манай гуан зонгийн хоол авч хамтлагч ихтэй. Энэ юм юу? Тэр нэг цагаан хоолойтой жижиг тэрэгнүүд их явах юм аа. Тий. Хоол, Жижиг тэрэгнүүд цай, сундаа тий. Явуулын дэлгүүрүүд тийм үү? Тэг яар самдарсан үед явах тэд чи хэрэг болдог. Нас тийм л дээ тий. Тэдний хоол амт чанарын одоо хэр байх вэ? Явах тэгэл. Итгэхгүй идэн штт. Яар самдарсан үед үзэж байгаа одоо яг ирээд уурхаа муурхаар орох үн дээр бол одоо итгэхээс өөр. Үнэ ишний үед одоо нэг хоол нь ямар үнэ шүү дээ. Одоо доодны хоол нэг 15-аас 5 дахь тэгэл тэрнээс Тийм тийш. үү? Жимби мимби нөгөө чансан махцах чи 20 25 мат 27 8. Тэр нэг л хүний болж шүү дээ. Тийм шүү дээ. Өмнө гоо ер нь бол нэлээд хөрөнгө оруулалт хийгээл энэ аймаг нь нэлээд л мөнгө зараад энэ зам харгуу янз бүрийн юу хийж л байгаа маань бүгд энэ уурхаагаа түшгэлсэн талдаа юм байна шүү дээ. Уурхаагаас л яддаг. Нэлээд мөнгөтэйч аймаг юм шиг харагдчихэ. Хийхгүй. Үнэхээр энэ нүүрс одоо уушаа гардгаараа яг үнэхээр мөнгө бодтол одоо энэ манай Монгол өчгөрч шүү дээ. Тааж өгчихгүй. Одоо нэг Улаанбаатар хотод нэг юм хэсэг одоо тий та нарын амьдралыг ойлгохгүй нэг хэсэг бүлэг байна. За магадгүй би баг тоонд нь зохиж байгаа. Баялгаа зөөж байгаа. Гэхдээ болчихоош та нар гэж нэг хараад байдаг нэг үнцэг байдаг шин. Тэр одоо үнцэгт нэг тайлбар өгөх юу вэ? Би баялгаа зөөхөө юу?
Гэхдээ одоо ингэж байгаа штэ. Ерөнхийдөө хятад руу юмаа та нар те зөөгөөд байна. Тий. Тэ тэгж л харддаг штэ ер нь бол те. Гэхдээ зөөхөө болчихооч те. Наа чи манай үр хөвгөдөд л үлддэгтэй. Гэж Одоо нөгөө тийм сэтгүүний юм байгаа штэ. Тий. Тэгэхээр нөгөө энэ төр засагчдаа санхүүч энэ чи хэдэн хувийн бүрдүүлдэг гэдэг лээ энэ чи одоо. Бараг 70-80% энэ уурхаа биелүүлдэг юм яриадсан нөгөө манай саарлаа ялцчихгүй одоо бидний жолооч нарын өмнөөс зогсдог ганц жолооч байгаа шүү дээ. Саарлаа гэсэн. Саарлаа гэдэг. Тий. Учаанаар манайх нүүрс аваад аж баяжаад танайх өгөөд байгаа юм баяждаггүй гэдэг. Учаанаар тэгдэг юм шиг. Тэр одоо бас бодоочтой юм байгаа шүү дээ. Одоо хил дээр очиход хилүүд гутамшиг шүү дээ манай Монголын хил. Тэр нэг нилийн хэдэн жилийн өмнө нэг бичлэг яваадсан ш нэг Монгол жолооч нарыг нэг баг тэ нэг галуун цуугаар явуулж муулаад дотор бирлэхэд. Тэр чинь нэг ковидын үе шүү дээ хөө. Яг тийм зүйл болж ирсэн үү? Болсон шүү дээ ковидын үе. Тэр чинь уушаага ороод зөвхөн нэг юутай нэг байранд жолооч нарыг ч овоолаад нэг шөнө хонуулаад тэгээд цааш нөгөө урд гадуур явуулахгүй. Тэгээд автобусаар таачлаад гадуун цоо муугаар автобус уу юу вэ? Тэр чинь жолооч нар бичлэг хийгээд тавьсан байгаа. За борцоо. Борцоо суу гэх юм бэ. Ер нь бол нойтон махын ашиглана гэдэг бол баг ховроо. Тий, хэцүү шүү дээ. Тэр чинь одоо хөргөч мөргөчтэй байнга машин дээр асаалтаа байна гэж байхгүй. Тий, тэгэл чигээр яг бай тэгээд нэг зарим нь дүүжилж мүүжлээл наа цаанал утас мутаад. Одоо энэ газар л бүгд ингэж машин бүгд л хоол хийж байгаа юу? Тэгээ шүү дээ. Газ маа дэлбэрсэн юм асуудал байгаа юу машин төргийн дотроо? Тэгээ газ машин дотор дэлбэрэхээр чинь цонх мох хагараад аюуллах уу? Болно шүү дээ. Би ч тэгж дэлгэж мэдэж үзээгүй. Тиймэрхүү тохиолдол харж ирсэн үү? Тийм болж л байсан. Гэр орных нь одоо янз бүрийн нэг хүүхэд мөхөд өвдөх те. Халуурах бүлээх асуудлууд гарахаар энд чинь бас нэг 50 унтж чадахгүй шүү дээ дагаал. Хөөе тэгэл. Тэгээд түүнийгээ дагаад нөгөө ажилч нь бол зогсохгүй. Бас хэцүү үед байх уу? Дайчингийн цуваа гэхэл ерөнхийдөө жолооч нар авдаг л тий. Дайчингийн цуваа гэх юм тий. Ерөнхийдөө тийм л яг. Хүмүүс уужаал гэдэг одоо яг хоолоо олж идж байгаа компани олон жил явчлаа доо тасралтгүй явж байгаа болохоор бас танил талдаар уужаа нартайгаа бас учраа болоод би нэг зүс таньдаг болохоор чи боос моостойгоо яг илүү татна л та. Шинэ руу нэг очоод чи юу болж чинь хараа. Лаа тохоо. Ингээл бичгнүүл нь штэ. Гэнт бичгээ бүгд уучлаа. Тэгин. За чи машин аваад хаашаа? Бүр машина бүр ингээд захуу агч хөөслөө. ингээд гашаараа оруул. Чадахгүй чи бүтэн тойроод. Тойроод явчих. Энд яг энд Соёлын даланг шиг үс далангийн инглис үү? тий. Чи буцаж ингээд бүтэн тойрж гараад засамдаараа дахингуудтай баруун гар тал руу чи иргсэн. Юу байгаа зөө. Энд талд одоо байшин гэс. Яри. Хатаач. Заурчлалтай болсон уу? Одоо ингээд пижмэг хийсэн надад чи. Юу мууга авах юм уу? Наад цогон дээр те. Ойрхон. Ингээд одоо гинтгэ уурчлах хэрэгтэй байна тий. Ингээд овоолцуулна шүү дээ. Тэгэхээр ч ер нь машин тэргээ 50 хаяад явна гэж байхгүй мэн те. Байхгүй. Тэгээд хин яв гэж хэлэх нь шүү. Тэгээ одоо ингээд машинууд хөдлөл урагшаад гэл дагаад. Тэгээ чинь том төрч нөгөө нэг химийн хураасан байх хэрэгтэй шүү дээ. Тий, одоо ингээд хийгүү болсон шүү дээ. Одоо. Тэгээ бүгд гэлсгээс асаагаад хийгээ хурааж авах хэрэгтэй байна тийм үү? Нэг нь аслаа бол ер нь дагаад асааш тийм байх те. Тий, нэг нь аслаа бол тэгээд урагшлаад ихтлээ гэсэн үг шүү дээ. Тий, чихний урагшлууд чаа бид асаад өгчтэй. Тэр нь хэдэн минут ойролцоогоор нормалд чиж хийн зүгээр гээ. За нэг 10-15 минут нормалч. Хийтэй хий алдахгүй бол тэгэл 6-аас дээш хөтлөө явчихна. Яа, энэ чинь өстой цочор юм байна те. Тий. Шууд асаагаал тэгэл уучлаар авчихсан. За ингээд бүгд бужигнаад
бүгд бужигнаад эхэлдэг юм байна. Ингээд ерөөсө машин тэргээ асаагаад пижигнэл явчлаа. Чи ерөөсө энэ машинаас холдохын эцсгүй юм байна өө. Тэгээд яаж чи ийм нөхцөлд холдох вэ? Ерөөсөө парк гэл нэг нь асаахад дагаал бүгд асааж чинь сая. Тэгээ машинаас тайван холдож чадахгүй ингээд машин дотроос уяатай л байх юм байна. Тэгэл бүгд ингээд машин тэр рүүгээ орд суугаад гүйлтэл ерөөсө бужигнаал явчихдаг юм байна. Хоолоо хийж байгаа хөдөлж зүгээр үү? Утраач. Ань тэрэн дээр тий? Таглагын таглах уу? Яалч хөдлөхөр болсон. Одоо За. сандраг шиг. Чи хэдэн машин бариад байгаа юм? Одоо огшин 3 машин донд явж байна. Гурван машины донд тэгэхээр 9 удаа ирээсэж байгаа сар. Тий. Үнэхээр ахтаа наад ч ороод. Та байж байгаа гэж хэлээд. Энд ер нь ийм тайван ерөөсөө байх үндэс байхгүй юм байна. Саяных чинь тэгээ одоо хуурамч төгшүүр болж таарсан уу? Төгшүүрч яах вэ одоо? Юу болж таарсан? Нэг нь асаагаад бүгд дагаж асаасан уу? Бүгд тасаагаад өвчгөн өглөө шүү дээ. Тэгэл урд нэг машин асаахад чинь нөгөө өөртөө биеэр очиод харж чадахгүй тэгэл дагаад асаагаад хийгээ хураах гал тий. Тэгэл хийгээ. Хураа. Питэн жиг шүү дээ. За ингэж л цөөн хэсрээд байгаа юм байна. Янз юм аа. Тээврийн жолоочийн галтгооны өрөөнөөс гэж байна. Сэгийг нь авцаа. Дуугаараа солиод. Тийм ээ тий. Чил тэр сэгээтэй байсан. Тэгэл таараа би зургад нургад гаргаалгүй. Тэгээ хоошоо нөгөө халцгааг энд очиж мачиж тоглоо тий. За. Цүү ямар. Багцтай цөм юм шүү. Сүтэ цөм болох тий. Өглөөдөө сүтэ цайгаа чанж аваад дээр нь хоолоо игээл. Ганцхан Монголд л байдаг сүтэ гуралтай шүлэгдэл. Тэ. За. Жолоочийн амьдралтай. Найзынхаа амьдралтай бас нэг цаг хугацаанд танилцлаа тэгээд. Бас сонирхол амьдрал байдаг юм. Энийг чи нөгөө нэг тэр болгон хүмүүс мэдэхгүй байхгүй юу? Томторог байдаг. Асуудалгүй машиндаа унтдаг. Тэ? Тэгээд хоол моол хийдэг гэж зүгээр сонсчл байснаас нүдээр хараад ингэсэн тийм байхгүй шүү дээ. Тэгээд өөрөө туулж ил юм даа. Одоо энд чинь хичнээн мянган жолооч байгаа юм байна. Байгаа. Одоо тааж байгаа шүү. Тэгэд энэ жолооч болгоны ерөнхий нэг хивийн те нэг иймэрхүү л Ерөнхий нэг иймэрхүү л тэгэл байд сууж шүү дээ те. За уртлын нүрнийх нь явцгаач юм уу? Хүү юу? тий гараад Бүгд үү? тий одоо тэгээ бидний бүр уушаа түрүүний зай байсан шүү дээ. Тэнд нэг улаан юу барьцсан хүн яг. Одоо тэгээ уушаа шахах. За. Би толгоогоо ич юм уу наа чи тэгээ цаатлын машины чиргүүл рүү тулаад зогсож байгаа. Тийм байна. За. Ой.
нэг болоод аваад тэгэл. Урьдчилан дээ. Саас. Ингээ болцсон. Игнэ баринд орцгосон шинж үү? Одоо игнэдээ ингээд зогсож. Тий. Энэ кантнер чи тийш орж байгаа. Энэ зай гаргаад орж байгаа. Энэ уртлын зэг гэж. Би тэр толгоогоо ийдсэн бол одоо тэр наадах оруулах тэгээд тийшгээд орох гэсэн байна. Энэ одоо хамгийн уртлын хонгүй юу? Энэ одоо нэгт хийгнэ. Би хоёр дахь хийгнэ зогсож байгаа байхгүй. Уул нэгт хийгээд авахсан тий. Тий. Энэ нөхөр нааг байхгүйгээр урд урд тавьчихсан. Одоо тэгээд хэрүүл хийж чаддгүй. Нэсэл зүгээр. Баярлалаа байдгүй нөхөр юм уу тэгээд энэ да. Очир дараад нэг чи ивдэж чачаад. Яа өнөөдөр ингээд дууслаа. Одоо ингээ бүгд сайхан машина унтраагаад унтаад авах уу? Татах шүү дээ. Одоо өглөө ээлжний дараа татлах нь уу, ээлжнээс өмнө татлах нь. Өглөө хитэн цагаас. 6 мурга 4 мөрөв гээл. Бүр юм? Тий. Ха? Тэг татна. Өөх тийм үү? Чи цаг бол аюугүй шүү дээ. Хит чамаг Тийм үү? Цагийн тийм одоо эдэн цаг татах юм бол Байхгүй юу? байхгүй. Ерөөсөө л одоо нэг уурхай ээлжний татдаг нэг юутай лонгтой нөхөр үе. Ерөөсөө тэрний дураар. Тэрний Нэг хүний л тий. Нэг хүний л одоо ерөөсөө одоо ирээл бүгдийн татнаг бол тэгэл татахгүй бол тэгэл байж л. Тэр хүн наан одоо ямар нэгэн хуваар мөвөр гарах ер нь бол боломжтой юу? Баггүй. Цаанаасаа гардаг л гэсэн шүү дээ. Яг нарийн ширээ юм гэдэггүй одоо тэгэл ерөөсөө яг л энэ хайлтсан дотор яг л ингээл иргэшээлээрээ л яв. Одоо би нүүрэнд байсан бол одоо тэгэл нүүрэндээ байна. Тэгээ одоо яг ингээл энэ том зэргийг ч одоо сур цайхан аваа гарах юм шиг. Яг л нэг хашигдсан мал шиг л ингээл. Мордлог хөдлөл дагаал хөдлөн. Энэ одоо юу тачнаа? Араар явж байгаа машинууд ширгүүлэлт чи. За ингээд ямар ч лээс өмнгийн говьд цогцсон сумын юу лээ? Ханхын юу лээ чи? Шанхын Шахманингийн хашаа юу? Шанхманингийн хашаа нэрж нэгэн өдрийг өнгөрөөлөө. Тэгээд бас жолооч найзынхаа амьдралтай танилцаад илгээмжийг хүргэж өгөөд Ирлээ гэж юу. ирлээ. За үзэгчтэй баяртай гэрээ. За баяртай. За дараагийн хамчлал болцоо баяртай. Бидний фоллоу.